За дизайн технологийн хичээлээр бид нар аливаа зүйлийг одоо зохион бүтээх, шин санаа гаргахтаа бүтээлч эрэлхийллийн үе шатуудыг баримталдаг. За нэгдүгээрт асуудал хэрэгцээг тодорхойлох буюу биднэрт ямар хэрэгцээ шаардлага байна вэ гэдгийг одоо тодруулж гаргаж ирнэ. За хоёрдугаарт асуудал хэрэгцээнийхээ дагуу одоо судалгаа шинжилгээ хийж одоо дизайны судалгаа, үнийн судалгаа, одоо технологийн судалгаа гэдэг юм одоо тухайн асуудалтайгаа холбоотой одоо судалгааг өөрсдийнхөө чадамжийн хүрээнд хийж гүйцэтгэнэ. За энэ одоо судалгааг хийж гүйцэтгэснээр одоо тухайн асуудлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлно гэсэн үг. За гуравдугаарт хийсэн судалгаан дээр үндэслээд шин санаа буюу шин дизайн гаргах хэрэгтэй болдог. За шин санаагаа хийж гүйцэтгэх буюу бүтээх үйл явц нь дөрөвдүгээр үе шат байгаа. За тэгэхээр дөрөвдүгээр үе шат буюу хийж бүтээх үе шатанд биднэрт дизайн технологи хичээлийн технологийн ур чадварууд бас нэлээд шаардлагатай. За 5 дугаарт нь бид нэр хийсэн бүтээсэн шин дизайн гаргасан хийж гүйцэтгсэн үр дүнгуудыг дүгнэж одоо танилцуулдаг байна. За ийм 5 үе шатаар дизайн технологийн хичээлийн бүтээлч эрэлхийллийн үе шатууд явагддаг байгаа. За биднэрт дизайн технологийн хичээлээр үтсэн бүтээлч эрэлхийллийн үе шатуудын одоо энэ удаагийн сэдвт одоо асуудал хэрэгцээг тодорхойлох үе шат нь маск буюу амны хаалтны одоо амны хаалт хийх хэрэгцээ шаардлага үүсэж гин гэж харж байна. За яг одоогийн нөхцөл байдалтай холбоотойгоор амны хаалт хийх хэрэгцээ шаардлага үүсэж байна. За амны хаалт хийх хичээлийг та бүхэндээ заа. За биднэрт юу хийх болох вэ гэхээр амны хаалтны эсвэрийн зураг, за эсвэрийн зургийг багш нь тайлбарлана. Том хүний амны хаалт, одоо хүүхдийн амны хаалт гээд энэ эсвэрийн зургаас одоо 2 эсвэр гарах боломжтой. За тухайн хүний одоо хэмжээнээс шалтгаалаад үүнийгээ томсгох буюу багасгах одоо үйл хийж болно. За харандаа бал, за хайж хэрэглэн, за давуу сонгож авсан бол тухайн даваатайгаа ижил өнгөтэй аль болох ижил өнгөтэй утсыг сонгож авна. За жижиг хайч хийж болно. За хэрвээ гар ойдлоор ойхоор бол одоо гар зүүх хэрэгтэй болно. Мөн тогтоогч зүг буюу хатгуур зүг хэрэг болно. За даун дээр зурх давны харандаа буюу савн. За масканд маань биднэрт одоо чихэнд одоо хогцоолдох хогцоо буюу бүч хэрэг болно. За бүчийг бид нэр сундаггүй тууз юм уу эсвэл эрзээ ашиглаж болно. Эрзээ, сундаг эрзээ. Тэгэхээр аль болох сундаг эрзээ ашиглавал одоо тухайн хийсэн зүйл маань одоо таарах, хүндээ таарах одоо илүү төхөн болно. За даваа хэвдүүлээ сонгож үзье. Даваа маань хүн даваа материал буюу одоо бие дэвтэх материал байх ёстой. За хүн даваа одоо төрөл бүрийн гоё тод өнгөтэй ийм материалуудаас сонгож болно. За өөрт байгаа материалуудаа цэвэрхэн одоо гоё материалуудаас сонгоод аль болох боломжоо ашиглаад хийж болно. За эндээс одоо маск хийх үйл ажиллагаагаа эхлэхний маань одоо амны хаалтны маань эсвэр бэлэн болсон. За амны хаалтныхаа хувьд яг тоошо нэг сум зурч. За энэ сум маань үндсэн утасны чиглэлийн сум болж таарж байгаа. За үндсэн утасны чиглэл гэдэг багш нь хичээлүүдтэй бас зааж ирсэн. Давны энгийн дагуу байрлах утаснуудыг үндсэн утасны чиглэл гэж байна.
яагаад өнцөөсөн чиглэл хэрэгтэй гэдгийг багш нь хэлж өгсөн байгаа тийм. За даваагаар барилуулан. За бидний сонгож авсан даваа маань одоо хийний хувьд нэг чиглэлтэй байгаа учраас бид нар өнцөөсний чиглэлийг доошор чиглэлтэй ингэ сонгож одоо байрлуулна. За давааныхаа хийг одоо ингээд нугалчих юм бол хийн зөрчин ингээд дээшээ доош харчихна гэсэн. Ингээд хөөхөд маань дээшээ доош харчихна. За тэгэхээр чиглэлээ бас бодолцож байгаа. Айлуулах зөв байрлуулах хэрэгтэй. За өнцөөсний чиглэл гэдэг маань энийг хэлээд байгаа. За амны хаалтныхаа хэвийг байрлуулъя. За материалын хэмнэлттэй байрлах үүднээс айлуулах болон руугаа шахаж өгвөл зүгээр. За бид нар голоос нь ингээд ч юм уу авчвал энэ одоо орон зай маань хэрэггүй хаягдлал төрнө. За тэгэхээр айлуулах хаягдл багтаагаар материалаа ашиглах хэрэгтэй. За багш нь балиан доор зурж ийн. Цагаан даа учраас. За зурсан одоо хэсгүүдээ бид нэр тогтоогч зүгээр хөдөлгөөнгүй болгоод тогтооч юм. За хайцлахтаа бид нэр оёдлын хэмжээ тавьж хайчлана. Оёдлын хэмжээгээ за хайцлахтаа нүдэн баримжаа маань одоо жоох алдагдах гэдэг юм бол 0.5-аас 0.7 см-ийн өргөнтэйгээр одоо ингээд зураасыг зурчих хэрэгтэй. За хэрвээ залхуурахгүй бол одоо шугам тавьж байгаад хэмжээд зурж болно. За багш нь одоо та бүхэнд хурдан үзүүлэхүүднээс шууд нүдэн баримжаагаар ажиллаж байна. За энэ маань 2 давхар байгаа учраас дахиад 2 давхрыг авах хэрэгтэй. Бид нарт одоо маскны 2 тал буюу 2 талыг үсгчээд мөн адил дахиад 4 давхар хэрэгтэй болно гэсэн.
бид нар хамгийн хаалтныхаа хоёр талыг хэсгээ дуслаа. За 1 2 3 4 гэхэд ингээд 4 давхар даваа явуулж байгаа гэсэн үг. За өнгө өнгөөр нийлүүлээд буюу өнгө өнгийн өөдөөдөөс нь харуулад ингээд 2 байгуулж. За хамгийн түрүүнд бид нар одоо энэ нумарсын хэсгийг төрүүлж байна. За мөн адил 2 дахь деталийн нумарсын хэсгийг төрүүлж байна. За чихний хаалтаа бэлдээ тавьчих. Чихний осроо. За 15 см буюу 15 см-ээр 2 За 2 чихэнд одоо өглөх хэсгийг бүрдээд тавьчих. За ичгэлээ. Хамгийн хаалтныхаа одоо деталуудыг бэлтжлээ. За энд 2 давхар, энд 2 давхар ингээд 4 хэсэг болж байна. За 4 хэсгээ өөдөөдөөс нь харуулаад өнгө өнгөөр нь харуулад нийлүүлнэ. За мөн адил энийгээ өнгө өнгөөр нь нийлүүлээд дойхоо. За оёхтой хамгийн түрүүнд бид нэр энэ маскныхаа нумарсан хэсэг, хамгийн хаалтныхаа нумарсан хэсгүүдийг төрүүлж байна. Тэгээ та бахад тийм. За энэ нумарсан хэсэг. За яхас өмнө чихний одоо нэг өглөөтэй хэсэг буюу энэ нэрцэнийг 15 см-ээр 16 см-ээр бэлдээ тавьчих. За 16 см 2. За яа.